За холимтлын хорхоотнууд болон UFC-г өнгөж үзэгчдийн хувьд бол 1 сарын 25 хүртэл ямар нэгэн тулаан ивент бол байхгүй. За 2026 оны UFC-гийн эхний ивент UFC 324 ивент дээр 1 сарын 25-нд манай цагаар эхэлнэ. Тухайн талааны оргил хэсэг нь бол Парад хэмлэлт болон Justin Gage гэсэн лам бол яг дараагийн оногт нь Австрали UFC 325 ивент болно. 2 дугаар сарын 1-нд Австралид болох ивентэд манай тамирчин Батбаярын намсраа UFC-гийн гэрний төлөө нутгийн талаанч R5-тай одоо тухайн ивентийг нээж тулна. Тухайн ивентийн оргил талаан Александр Волконовский болон Лопес гэсэн тулаан байна. За тэгээд дараагийн тоотуулаа UFC 326 ивент. За тухайн талаан Чарльз Оливер Макс Холлов гэсэн тулаанд манай тамирчин Төмөн Дэмбэрлийн нэм жаргалтай нөхцөл улсын туршлагатай талаанч Коди Дүүрднээс тултнаа. Тэгээд энэ гурван эхний тоотой ивент бол гуруулаа маш гоё тоотой ивент байгаа. Маш гоё хүлээлт өндөртэй. Тэгээд Монголын холбоотлооны хорхоотнуудын хувьд бол бүр гоё үзүүштэй. Монгол талаар тулдаж байгаа гэдэг бүр онцлогтой болно. Тэгээд ивент төхөөд ихээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл тамирчтай болон ивентийн талаар мэдээлэл өгөх болно.